Олон улсын хөтөлмөрийн байгууллагаас санаачилсан одоо манай Багнуур дүүрэгт зохион байгуулж байгаа хабын сургалтанд манай байгууллага хамрагдаж хабын ерөнхий ойлголт, ерөнхий чиг хандлагыг саналгад суралцаж үүнийг ингээ байгууллага дээрээ хэрэгжүүлж ажиллаж байгаад одоо бидний зүгээс их талархалтай байна. Манай байгууллага нийтийн хоолны салбар учраас хийн баллоныг ашигладаг. Энэхүү баллон маань одоо ил задгай байрладаг байсан. За энэ сургалтанд сурч мэдээлэл авсны үндсэн дээр газыг аюулгүй орчинд байршуулсан. Энэхүү сургалтанд сууж мэдлэг зөвлөгөө авснаар ажлын байран дэх аюулыг олж илрүүлж олон эрсдлээс ажлын байр болон ажилчдыг эрсдэлд орох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа. Энэ төслийн онцлог нь болохоор 2 өдөр танхимаар яваад 8 өдрийн турш 25 аж ахуй нэгжээрээ ажлын байран дээр нь очиод ажлын байрны үзлийг хамтдаа хийгээд бодтойгоор сайжруулалтыг хийсэн. Жишээлбэл тэмдэг тэмдэглэгээ хаана байршуулах вэ? За мөн ажлын байрны одоо эрсдлийн үнэлгээг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө өгөөрэй. Энэ одоо төсөл маань маш онцлог байж чадлаа. Бүх одоо аж ахуй нэгж хүн хөдөлмөрлөж байгаа, хүн ажиллаж байгаа бүх газруудад одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ханган ажиллах шаардлага байдгиймаа гэдгийг одоо сурталчилж энэ ажилд одоо гол анхаарлаа хандуулж хөдөлмөрлөж байгаа эрен ажилтны яамнаас эрүүл мэндийг бүх талаас нь хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал одоо үр дүнтэй ажил болсон гэж одоо сургагч агш миний хувьд үзэж байгаамаа.